Цанаа за энэ удаагийн сэдвээрээ бүгдээрээ яагаад таны жин хасах үед жинжин гацаад байгаа талаар мэдэж авцгаая. За ерөнхийдөө бид нар жин хасах үед хоол баг идээд одоо тасгал хөдөлгөөнөө тогтмолсан хийх юм бол жин аягүй сайн хурдасагдана гэж юу н андуурч боддог. За ерөнхийдөө яг бид нар хоол идэх явцдаа калорийн хомсдол үүсэх ёстой буюу яг нь өдөрт одоо шатааж байгаа илчилгээсээ бие махбод өөрөө автоматар шатааж байгаа тэр илчилгээс давуулж идэхгүйгээр тэрнээсээ доогуур идчихэж бид нар жингийн хасах процесс руу ордог. За гэтэл бид нар зүгээр доогуур идээд болох юм дээр яг нь бүр илүү их юу яадаг хоолоо бүр илүү хасчих юм бол бүр илүү хурдан жин хасах юм байна гэж ойлгодог. Гэхдээ тэр нь эсэргээрээ буруу ойлголтолчдаг. Яг гэвэл бие махбод чинь маш ухаалаг учраас автоматар хоол багасгах тусам бодис солилцоо давхар удаашруулдаг. За тэгээд яг нь бодис солилцоо удаашрах юм бол бидний дотоод шаталт буюу өөгч дах процесс маань давхар удаашрчдаг. Ингээд ирэхээр бид нар хоол идэхгүй усуугаад явсан ч гэсэн жингээ ерөөсө хайж чадахгүй байгаа гэсэн үг. За энэ бол ингээд нэгдүгээр шалтгаан. За хоёрдугаар шалтгаан нь бол ерөөхдөө яг та үнэхээр ингээд хоолоо сайн идээд яг дэлмийн дагуу идээд за бэлтгэлээ сайхан хийгээ явж хахад жинчин ингээд хөдөлгөөн авч санагдаж эхлэх юм бол булчин нэмэх буюу бид нар яг нь өөгөө хасаад зөрүүлээд булчин маасыг нэмж байгаа гэсэн үг. За ингэнгүүт та тэрийг цүн жингээр хэмжих биш өөрийнхөө харагдах байдал болон галбирыг хараад үзээрэй. Өөрчлөлт гарч үү те мөрчин гоё өгцөгчин гоё болоод тайлчин гоё нарийнхан болж гэдгээ ерөөсөө ингээд ажиглаж харах хэрэгтэй. Цүн жин дээр одоо анхаарал төвлөрүүлээд байлгүй галбир дээр маш сайхан анхаарч өгөөрэй. Энэ болохоор зөвхөн одоо булчингийн бэлтгэл хийж байгаа үед гардаг өөрчлөлт. Гуравдугаар шалтгаан нь болохоор бидний бие усыг барьдаг. За ямар үед усыг бариад за жин хөдлөхгүй биеийг хавтаа юм шиг те ийм нозоорсон юм шиг за хүн дөрвүүлээд ингээд байгаад идэг гэхлээр за давстай хоол идэх давстай амтлагч хэрэглэх давстай хоол идэх. За тэгээд сарын тэмдгийн мөчлөгийн үед ерөөхдөө жин гацдаг буюу ус барилт бий болдог. За тэгээд хит их стресстэй сэтгэл санаа тогтворгүй. За стресстэй ихээс ууралсан биш шүү дээ. Сэтгэл санаа тогтворгүй. За унтаж чадахгүй тий ядаргаанд ороод ихэн бодоод ирэхлээр би стрессэнд ордог. Инкээрээс усыг барьдаг. За мөн орой унтах цагтаа сайхан унтаж чадахгүй. Өдөрт ер нь маш бага цаг унтдаг. Сайн чанартай унтаж чадахгүй би усыг барьж идэг. Дөрөвдүгээр шалтгаан нь болохоор калорийг бид буруу тооцож байгаа буюу өдөрт одоо нэг багшийн гарч гисэн дэлмийн дагуу ингээ хоолж байгаа ч гэсэн ерөөдөө жин гацаадах юм бол калорийг бид буруу тооцож гэсэн үг. Та нэмэлтээр ууж байгаа ус ундааны калори, кофений калори, за тэгээд сахартай кофе уудаг бол тий кофений калори, за тэгээд элдв янзын одоо хоол амттал болгож тэмцэл амтлагчнууд шилж байгаа тэр калори өндөртэй амтлагч гэх юм бол илүү их калори нэмэгдэн гэх мэтчлэн яг нь бид нар идэвхтэй хоол идэж байгаа ч гэсэн тэрэн дээрээ нэмээд маш их хэмжээний калорийг аваад байдаг. Жишээ нь за кола ч юм уу тий ийм газтай ундаа болоо гэж бодоход маш их сахартай байдаг. За тэгэнгүүт энерги ундаа гэхэд тэр бүр их сахартай байдаг ч юм уу те. За зүгээр нэг хоол хооронд нэг 100 шидэд юу болоо. Протеин бар ч юм уу, сквал нэг юм самарч юмс ч юм уу идлээ гэж бодоход тэд тэр хоолноосоо илүү их калори үүсгэждэг. За хэрвээ та тасгал хөдөлгөөн хийдэг бол 5 дахь шалтгаан нь таны бие организм чинь тухайн хийдэг тасгалтаа тассан байна гэсэн үг. За тасгалтаа тасгаар яадаг гэхэлэр тасгалч одоо нэг төрлийн ингээл тасгал хийгээд нэг төрлийн нөх хийдэг юмудаа л хийгээд байгангууд бие организм чинь тасаад за илчлэг шатаалт нь багасчдаг. Тэгэхээр бид нар яах ёстой вэ? Тасгалыг үе үе өөрчилж явах ёстой. Системийг өөрчилж явах ёстой. Биендээ чочроо өгж явах ёстой. Чочроо өгж ийж бие организм чинь илүү их энерги гаргаж одоо юу яадаг? Хүлээж аваад энерги гаргаж өөрчлөлтийг одоо эрчимжүүлж яадаг. Тэгэхээр бид нар зөвхөн нэг тасгалаар биш, зөвхөн нэг системээр биш олон төрлийн тасгалуудыг за сар болгон багшаас одоо тасгалын системээ шинжлүүлэх юм уу те дандаа ингэж өөр тасгалуудыг туршиж хийж үзэх хэрэгтэй. 6 дахь шалтгаан болонгууд бидний ерөөдөө өдөр тутамдаа хийдэг үйлдэл за үйл хөдлөл илүү багассантай холбоотой байдаг буюу та тасгал хөдөлгөөнөө хийжээ. За тэгээд өнөөдөр тасгал хийсэн чинь болоо гэдэг ингээд юу ч хийхгүй байх юм бол яг нь өдөр тутамдаа бид нар гэрээ цэвэрлэдэг нааш тийш алхахдаг тий. Тэр хөдөлгөөнүүдэд багасгах юм бол мөн калори шаталт чинь багасчдаг. За 7 дахь шалтгаан нь болохоор бид нар хоол хүнснээсээ нэмэлтээр ерөөсөө уургийг маш бага авч байгаа үед жин гацдаг. За уургийг хангалттай авахгүй байснараа яадаг гэвэл бидний одоо булчин хадгалах нөхцөл нь айгүй хэцүү болоод за тэгэнгүүт яг нь өсөх мэдрэмж их хурдан төрдөг болно. За тэгээд дээрэс нь цадгалан мэдрэмж төрөх байгаа учраас мэдээж хоолны аппетит өндөрсөн. Тэгээд дэглэм алдах магадaltaй. За нөгөөтэйгөр уурыг хийдэх дутагдаад ирэхлээрээ бие организмын бодис солилцоо унж эхэлдэг. Тэгэхээр яг нь бодис солилцоо унах юм бол нөгөөч талцсан бас давхар удаашрч гэсэн үг. За 8 дахь шалтгаан нь мөн одоо нойр болон стресс орж ирж байгаа. Яагаад давхар орж байгаа гэхээр за энэ нь болохоор урт хугацааны стресс буюу олон жил олон сар ингээд яг нэг юмнаас болоод ингээд стресстэй бухимдаа л ингээд яваал ангууд архаг ядраа гэж би болдог шүү дээ. Яг тэр шиг бид нар урт хугацаанд 1 хоног биш 2 хоног биш 7 хоног биш бүр олон сар ингээд урт хугацаанд стресстэй яваад бие чин тархичин байнгын юм стресстэй байгаад ангууд яг нь бие организм чин цаанаасаа маш их ядаргаанд ороод за тэгэнгүүт хоолоор одоо тэр энергийг нөх гээд хоолны туршлыг их болгоод бодис солилцоо мэдээж орой унтаж амарч чадахгүй тархи амрах байгаа учраас бодис удаашраад хоолны төвшил нэмэгдээд ирдэг гэсэн үг. Ингээд мөн бидний жин хасахад хэцүү болох нөхцөл үүсдэг гэсэн үг. Тэгэхээр архаг ядаргаатай байж болохгүй гэсэн үг. Эсвэг нь болохоор за таны жин үнэхээр ингээд бүх зүйлийг төгсгээд ингээд хаад ерөөсөө одоо жин унахгүй байгаа юм шиг буухгүй юм шиг санагдаж байгаа бол та жин биш хэмжилтэн дээр илүү анхаарал үзээрэй. Заримдаа бид нар тий зөвхөн жин дээр анхаараа явж идэл бидний яг үнэндээ бэлгүүс гоё нарийцсан за хувцснууд ингээд томддог болсон бие чин хөнгөн болсон за ингээд толон дарангууд илүү гоё галбартай болсон юм шиг санагдана. За тэрвээ та өөрийнхөө зургийг аваад тавьчуулаад авах юм бол маш гоё өөрчлөлт гарсан байж байгаа зөвхөн жин дээр биш. Хэрвээ та одоо 60 кг байж байгаа 50 кг бол хийгээ зорж идэл 55 дээрээ гацчвал яах нь та одоо өөрийн чинь байх ёстой жин 50 гэж ойлгоход 5 кг ингээ булчин мас нэмсэн байна гэсэн үг байхгүй юу? Тэрэн шиг ерөнхийдөө яг таны өөх хасагдаад эргүүлээд ингээ зөрүүлээ булчин нэмж байгаа учраас жин чинь гацсан юм шиг бас мэдрэмж төрж иж болно.
Тэгэхээр яах нь бид нар жин гацсан үед ус сайн уух хэрэгтэй юм байна. Алхах хэрэгтэй юм байна. За хоолны калори дахиад илүү сайн ингээд нэгтлээ шалгаж үзэх хэрэгтэй юм байна. За орой маш сайн амрах хэрэгтэй юм байна. Айл болох сайхан стрессгүй байх хэрэгтэй юм байна. За тэгээд дасгалын одоо нөгөө системээ ойр ойрхон өөрчилж явах хэрэгтэй юм шүү. За тэгээд та бүхэн маань хоолны дэглэмээ ерөөдөө бариад дасгал хөдөлгөөний эхлэхийг зорж байгаа бол багшаахан 8 сарын 10-нд эхлэх хоолны онлайн ангид ороод ирээрэй. За тухайн анги дээр бүгдээрээ хоолыг хэрхэн зөв бэлдэж сурах, за ямар цагт ямар хоол идвэл тохиромжтой, яаж грамлж идэх үү, за яаж нүдний баримлаагаар одоо грамлж сурах уу, за хүнсээ сонгохдоо ямар үнцийг яаж сонгох уу гэх мэтчлэн бүх хичээлийг маш дэлгэрэнгүй оруулна. За тэгээд хичээл маань ерөөдөө сарын хугацаанд явагдана. За тэгмүүд сарын хугацаанд явагдаж байгаа ч гэсэн та нэг группт орох юм бол тухайн группээс таныг огт гаргахгүй, хичээлүүдийг огт устгахгүйгээр үүрэл байна гэсэн үг. Та тэгэхээр нэг удаа группт ороод насан туршдаа хичээлүүдэд дагаж үзэх боломжтой.